Тэнгэрт өргөгдсөн тангараг. 1960-аад оны дунд үе. Хүйтэн дайны салхи дэлхий нөмөрч, Монгол Эрсийн сэтгэлд их орноо хамгаалах шинэ эр зөргийн гал дүрлзэж байсан үе. Монгол орны хүйтэн салхинд шинэхэн дүр усын хаан батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх их орон чуур амьсгал үжигнэж байлаа. 1965 оны 3 дугаар сарын 29. Энэ өдөр Батлан хамгаалах сайдын 1-р орлогчийн 76 дугаар тушаалаар Монгол улсын анхны тусгай томилолтын рот байгуулагдав. Тэр өдөр тэр тушаал зөвхөн нэг ротыг ус Монголын тусгай томилолтын хороо, тусгай хүчний шин түүхийг эхлүүлсэн өдөр байлаа. Ахлах дэслэгч Лувсан цэрэнгийн даш цэрэн, баг дэслэгч Дулам сүрэнгийн Навраа, дэслэгч Гомб сүрэнгийн Мегмаржав. Монголын анхны тусгай томилолтын ротын гол тулгуур суурийг тавьсан залуу офицерууд юм. Тэд 68 дайчин, БРДМ, ГАЗ-66, мотоцикл зэрэг техник хангамжтайгаар Улаастан районд их орныхон шин цагийн анхны тусгай ажиллагааны нэгжийг бий болгожээ. Бэлтгэл сургуйлилд тагнуулын ажиллагааны суурь мэдлэг, говийн халуун, хангаан хүйтэн бүгдийг дуулж их орны төлөө ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай шинэвийн цэрэг эрс эндээс төрж байлаа. 1969 он Монголын түүхэнд шинэ хуудас нэгдлээ. Тэр жил 1-р орлогч сайдын 44-р тушаалаар гүний тагнуулын шүгүрчдийн бэлтгэлийг шалгах комисс байгуулагдаж, хошууч Ёндон, Ахмад Ламсүрэн, ахлах дэслэгч Навраа нар томилогдов. Баг дэслэгч Банзрагч, Шүхрийн Ярав, ахлагч Бүүе болон туслах зааварлагчид Отряд, Пунсал Дулам, Ханд сүрэн, Хэшиг сүрэн. Монголын Шүхрийн десантын албаны анхны уран гараа бүтээгчид байлаа. 1969 оны 3 дугаар сарын 19-ноос 24-ний өдрүүдэд Доод Нисхийн районд ПД 47 шүхрээр Монголын анхны шүгүрчид тэнгэрээс буулаа. Тэд бол их орныхон төлөө тэнгэрийн өндөрт тангараг өргөсөн анхны дайчид юм. Тэр мөчөд салхины эсгэрээ шүхрийн дэлгэгдэх дуу, газар дээрх ангийнхны зүрхний цохилт бүгд нэгэн аялгау болж Монголын тусгай хүчний шин түүхийг бичиж байлаа. Анхны буултанд дэслэгч Галсангийн салааны Базар арагчаа, Надмид, Буян жаргал, Жамц, Сүхбаатар, Баасан, Сахя, Ин чулуун, Тэ чулуун, Цэвэн, Жаргал, Энэ биш, Даваажав, Даш дорж, Очир, Иш хаан, Лувсан дорж, Баасан жав нар оролцсон юм. Тэд Монгол улсын түүхэнд анхны тэнгэрт жигүүрээ дэлгэсэн дайчид болон бичигдсэн юм а. Энэ бол зүгээр нэг цэргийн дасгал биш. Энэ бол их оронч сэтгэл, итгэл зоригийн анхны нисэлт байлаа. Тэр цагаас хойш Монголын тусгай хүчний салхи тэнгэрээс эхэлж газар дэлхийд мөр үлдээсэн юм. Тэг 84 тусгай үүргийн рот ингэж л тэнгэрт өргөгдсөн тангарагаараа Монгол цэргийн бахархлын нэгэн эхлэл болсон билээ. 1986 онд Ахтын төгсөж Шилман даргаар ирээд 87 онд захирчулаад тэгээ 88 онд Улаанбаатар хот руу Дорноговоос шилжиж орж ирсэн. 86 онд сайн чанд томилогдоод Шилман даргаар очиод энэ анги бол нөгөө гүний тагнуулын анги учраас тэр урд илүү ойрхон байдаг нь бол буруу юм а гэдэг асуудлыг тухайн үед манай газрын дарга байсан Самбуу генералд ойлгуулах гэж байж чадаагүй. Тагнуул бол тэргүүн игнэнд байх ёстой гэдэг ийм онолттой тийм байсан. Би болохоор гүний тагнуул бол ард талд байх ёстой. Улаанбаатар юм уу эсвэл бүр дарханд ч байж болно. Ийм учраас энэ ангийн байршил нь буруу байна гэдэг асуудлыг тавиад тэгээ хүлээж аваагүй. Тэгээ сүүлд нь байлдааны бэлэн байдлын төлөвлөгөө хийхэд манай анги бэлэн байдлын төлөвлөгөө байхгүй байсан. Тэгээ бэлэн байдлын төлөвлөгөө хийхдээ ангийн төгшөөрөөр хучуурлуулах орионыг Баян Шандванд аваад тэгээ газрын дурагт оруулаад
Тэгээд бэлмэтийн төлгөө хийгээд самбуу генералаар хэн зөвшөөрөгөөд гарыг зориулсан. Тухайн үед нь самбуу генерал нэг анзаараагүй тэрэн дээр зурж өгсөн. Тэгээд Жанжистаун дарга Жадама генерал байсан. Жадама генерал дээр Жанжистаун даргаар юу батлуулаад бэлмэтийн төлгөө батлуулгаад Жадама генерал самбуу генерал үдсэн байгаа үстэйг нь үдсэн гэсэн. Тэгээд Жадама генерал шууд батлуу гэдэг дээр гарыг зурдсан. Ингээд зурчаад 1987 онд батлуулсан 87 оны хавар. Тэгээ 88 оны хавар 3 сард Каманштамын хэрийн сургууль хийх гээд самбуу генерал гүүрэн орондоотой зөвлөгтэйгөө Дорноговд очсон. Дорноговд очиод цагийн байдал гардуулаад тэгээ шийдвэр гаргах болсон. Шийдвэр гаргах болоход манай Штаун дарга Нямсран гэж байсан хөрөн захтын 1987 онд төгсөж ирсэн. Нямсран яах юм бэ гэж асууж байгаа. Тэгэхээр юуны бэлмэтийн төлөвлөгөөнийхөө дагуу шийдвэр гаргах гээд. Шийдвэр гаргаад тэгээд Дорноговоос 500 км марш хийгээд Баян Чанбанд хөцөрлөлт 20 онд гарах шийдвэр гаргаад тэгээд самбар дээр газрын зураг өлгөж байгаа. Тэгээд шийдвэрээ танилцуулсан. Самбуу генерал ингэж харж угаад хой захирчаан чи юу болж байгаа нэ? Дайсан цаан чинь байж байна. Тэр өмнө чинь тэгэхэд танах буцаад зүхтааж явдаг. Хайшаа юм болж байна уу гэсэн. Тэгэхээр манай бэлмэтийн төлөвлөгөөр манай хөцөрлөл 20 Баян Чанбанд байгаа штэ гэж би хэлсэн. Тэгээд тэр бэлмэтийн төлөвлөгөөг аваад ирсэн. Бэлмэтийн төлөвлөгөө аваад ирсэн авчирсны нөгөөдг нь самбуу генералд дэжигж үзчихэд гүүрэн орондоо тэр өнөөрөө буцлаа. Захирагч өргөжлүүлээд Каманштамын сургуулаа хийгээд дуусах. Тэр өнөөр буцлаа гэдэг самбуу генерал буцаад яваад гисэн. Тэгээ бид нэр юуны Каманштамын сургуулаа тэр өөрийнх нь өгдсөн юугаар нь төлөвлөгөөнийхээ дагуу хийгээд өөртөө хийгээд тэгээд дөнгө газар руу явуулсан. Жанжистав руу. Дараа нь удаагүй 20 тонн руу яалаа. Тэгсэн самбуу генерал удаж яана гэн. Тэгээд цаан шандаас хурцрээд самбуу генералаар яваад орсон. Тэгсэн чинь за танаа ангийг нүүлгэхээр болсон. Улаанбаатар руу нөөж ирнэ. Бэлтгэлийн ханга. Сонсголонд нөөж ирнэ гэсэн. Тэгээд сонсголонд нөөж ирэхэд барилгын зэргийн ангийн байран дээр 275 билүү дээ. Тэр байран дээр манай анги нөөж ирээд нөгөө тэнд байсан хуучин барилгын анги нь сайн шанд руу нөөгээд тэгээ манай хоёр байраас олж 1988 оны хавар нааш нөөж ирж байсан. Ингээд манай анги маань сонсголонд эхэлж суурч Дорноговоос үрчирч тэгээд сонсголонгоосоо наашаа үрчирч энд үрчирч суурчсан юм төвхтэй. Монголоос анхудаа агаарын десантын сургуульд 3 хүн явсны нэг нь би, нөгөө хоёр нь Баяр сайхан төр мандах гэж хоёр нөхөр яваад бид нь 1980 онд очиад 1985 онд агаарын десантын сургуульд төгсөөд энэ ангидаа хуваарлагдж ирсэн. 95 онд дахин төгсөж ирээд энэ ангийн захирч байхад бидэнд бас шин шүхэр, шин техникүүд хангагдсан байсан. Тийм учраас бид нь тэр шин шүхэр зэвсэг техникийг өөрийнхөө байлдааны бэлэн байдал, өөрсдийнхөө шүхрийн болтол шинэлэг зарим зүйл хийсэн. Жишээлбэл Омодон дээрх анхны буултыг хийлээ бид нь. Усан дээрх буултыг хийлээ. За мөн хит өндрийн буулт хийлээ. 2500-аас докторжуулагчтай унаж 1000-аар ирж шүхрээ задалдаг. Хит намын буулт хийлээ бид нь. Зөвхөн цапаа шүхрээ газар тавьхэд тавиал үндсэн шүхртэй гардаг 200 метраас нам өндрийн буулт анхудаа хийлээ. Гэх мэтээр сонин содон одоо зоригтой ч гэмээр юм уу, бахархалтай ч гэмээр юм уу тийм үйл явдлууд болж байсан бидний дунд. Улс орнд одоо төмөр, засцууд янз бүрийн болоход одоо бидний тэнд үр гүйцэх тийм давхар өргөтэй байлаа. Жишээлбэл 93 онд орсон Марзын улан сүрс онгоцны сүрэнд манай ангийн тусгай томилтын бүлгүүд бүгдээрээ тэр хөөтөнд үүрэг гүйцэтгэж тэр сүрс онгоцны одоо яг голомт дээр нь ажиллаж байлаа. За мөн тэр жил болсон баруун аймагуудын их цуднаар манай одоо ангийн тусгай томилтын бүлгүүд вертолетоор одоо хил дасарсан айлууд дээр шүхрээр ууж бас туслан дэмжиг үзүүлээ. Энэ дээр манай бүрэлдэхүүнийг зэвсэг төчний Жанжистаун дарга байсан Гаваа гэдэг ошууч генерал бид манай бүрэлдэхүүнийг яваач тэр засцууданд очиж шүхрээр хайжсэн түүхүй. Ангиудаас онцгой онцлог анги манах.
цэргүүдээ болон бүх бүрэлдэхүүнээ тусгай шалгуураар бие биедрийн өндөр шалгууртай сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй бүх юмд гинтийн юмд бэлэн байх ёстой ийм анги дайсны гүнд 300-400 км-ийн гүнд уучгаад тагнуулын болон хорлон сүйтгэх ажиллагаа хийх тийм одоо зориулттай улсууд. Тийм учраас мэдээж хэрэг дээр бие бэлтгэл, биеийн бэлтгэл, сэтгэл зүйн бэлтгэл өөр одоо хүнд байх ёстой бүхэл юмыг эзэмшсэн байх ёстой тийм л анги. Жигдрэх зам 1970-ад он Монгол орны хээр тал говь хангаагаар шүхэрчин дайчдын буултын дуу зуурайтаж эхэлсэн үе. Тэг 84-р тусгай томилолтын ротын дайчид анхны нислэг буултаа хийснээс хойш хэдхэн жилийн дотор тусгай хүчний жинхэнэ төрхийг бүрдүүлсэн байлаа. 1970 оны 9-р сарын 22-нд бүрэн зэвсэгтэй анхны бүлгийн буулт Дорногов аймгийн Зүүн Баянгийн районд хийгдэв. 7 дайчин тэд зэвсэг байлдааны иж бүрэн хэрэгсэлтэй эх орны тэнгэрт анх удаа бүлгийн буултыг хийсэн юм. Тэр мөчөөс Монголын тусгай хүчин Тэнгэрийн дайчдын жинхэнэ дүрээ олсон гэж хэлэхэд хэлсдэггүй байх. 1973 оны 5 дугаар сарын 23 Хэрлэн 73 хээрийн сургууль Дорногов аймгийн Мялхын талд 5-1 Аан 2 онгоц 60 дайчин Т4 шүхрээр Монголын тэнгэрт 60 шүхэр зэрэг дэлгэгдэж салхи тоос шроотой холилдон буух тэр дүр зураг өнөөдөр ч Ахмад дайчдын нүдэнд тодхон харагдана. Энэ сургуульд бол тэг 84-чүүдийг мэрэгжлийн төвшин зохион байгуулалтыг зэвсэгт хүчний хэмжээнд баталгаажуулсан анхны том шалгалт байлаа. 1980 он гарсаар дэлхийн улс орнууд тусгай хүчний сургалт тактикийн шинэ стандартад шилжиж байх үед Монголын шүүрчид ч мөн шинэ сорилттой тулгарсан. Гэвч тэд ухраагүй. Тэд шинэ техник, шинэ аргачлал, шинэ эр зөргийг хослуулж чадсан. 1984 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Буян тухайн нисхийн районд анх удаа шөнийн буулт хийгдэв. 22 цаг 17 минут. Тэнгэрт шүхэр дэлгэгдэж, оддын доор Монгол цэрэг анх удаа харанхуйд чимээгүй буулт хийсэн тэр мөч ангийн түүхэнд мөн хөрсөн. 1980-ад оны дунд үеэс анги зөвхөн шүхрийн сургалтаар үс. Цэрэгжилтийн бүх салбарын бэлтгэл, марш, тактик, гардан тулаан, холбоо, мин, хийн ажиллагаа зэрэг иж бүрэн чадварыг нэг дор эзэмшсэн мэрэгжлийн тусгай үүргийн анги болон төлөвшөв. Энэ үе бол тэг 84-ийн тусгай томилолтын ротын цэргүүдийн нэр хүнд оргилдо хүрсэн он жилүүд байлаа. Хээрийн сургууль, тактикийн сорил, цэргийн сахилга бат, техник ашиглалт бүгдэд тэргүүлэгч байв. 1985 он гэхэд анги орчин үеийн дүр төрхөө олж цэргүүдийн шүхрийн сургалт тасралтгүй хээрийн дадлага улирал бүр тогтмолцсон. Тэд зөвхөн үүрэг гүйцэтгэгчд биш. Эх орныхон тусгаар тогтнол лимананд зогссон үнэнч тангарахнууд байлаа. Ингэж л тэг 84-р тусгай томилолтын ротын залуус тэнгэрээс бууж ирэхдээ эх орноо хамгаалах шинэ 90 үеийн цэрэг Монголын тусгай хүчний жинхэнэ нүүр царай болон төлөвшсөн билээ. Тэдний буулт бүр эх орныхон төлөөх итгэл, тэдний хөлд дарагдсан шороо бүр эх орнчийн тангараг байсан юм. За ангийн захирагчаар ажиллаж байгаа хугацаанд тусгай томилолтын Батян төслийг зэвсэгт хүчний Жанжиш даван даргын дараагаар батлуулж ажилласан. Энэ төслийн хүрээнд эхний ээлжинд бид зэвсэгт хүчний 124 дугаар ангиас биеийн тамирын зал, техникийн тавиулан, гал тогоог бүрэн хэмжээгээр штабын барилгын 2 дугаар давхар, 3 дугаар давхар, 4 дугаар давхрыг хэсэгчлэн хүлээн авч түүнд дотоод нөөц болцоогоо ашиглан их засвар тогтчлтын ажлыг хийсэн. Үүнээс гадна бие уг төслийн хүрээнд бие бүрэлдэхүүнийг нөхөн ангах журмыг шинээр боловсруулан батлуулж Батлан хамгааллын их сургууль ахлагч бэлтгэх төгссөн офицер ахлагч нараас шилж бие бүрэлдэхүүнийг хангаж эхэлсэн. Мөн энэ төслийн хүрээнд бие бүрэлдэхүүний цалингийн шатлалыг
нэгээс 2 шат дээшлүүлэх, хувцас хэрэглэлийн нооронд эдлгээний хугацааг багасгах, бие бүрэлдэхүүнийг өдөрт 1 удаа халуун хоолоор хангах, гүйцэтгэх үүрэгтэй холбогдуулан ойрын зай хот доторх байлдааны ажиллагаанд зориулсан зэвсэг хэрэглээр хангах ажлуудыг хийж эхэлсэн. За зэвсэгтгүүчэнд тусгай томилтын батальон байгуулагдсантай холбоотойгоор ангийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа их гүнзгийрсэн. Энэ ажлын хүрээнд бүгд найрамдах Солонгос улсын Хуурай замын цэргийн командлагч тус ангид айлчлан ирж бид бүгд найрамдах Солонгос улсын тусгай хүчний 707 дугаар ангитай хамтарсан дадлага, үүнээс гадна Бэлэг улсын тусгай хүчинтэй хамтарсан дадлага сургалтуудыг хийж эхэлсэн. Би 1991 онд цэргийн нэгдсэн дээд сургуулийн ерөнхий цэргийн анги төгсөөд курсээс 2 найзтайгаа хамт хамгийн анх 084 дугаар ангид бүлгийн дараагаар томилогдож ирж байсан. Тэгээд тэр үед ирж яхад бол анги маань хугацаа зэрэгтэй байсан. Тэр үед ардын айран маань анхны мэрэгжлийн цэрэг бий болгож зэвсэгтгүүчний тэг 84 дугаар анги 065 дугаар ангиудыг мэрэгжлийн ахлагчтай болгож исэн. Зэвсэгтгүүчний түүхэнд анхны мэрэгжлийн цэрэг үүсэж исэн. Тэр үед томилогдож ирсэн. За би 2010 оноос 14 онд ангийнхаа захирагчаар ажилласан. 2010 онд томилогдоод ирэхэд бол анги маань бол энэ зэвсэгтгүүчэндээ бол нэлээд нэр хүндтэй. Өнөөдрийн энэ тусгай хүчний командлын үүсгэн байгуулах суурь болсон гэж үздэг. Учир юунд гэвэл 65 онд анх байгуулагдсанаас хойш л энэ хамгийн анхны тусгай томилтын тагнуулын ротоос отряд тэгэл батальон гэл өнөөдрийн байдлаар хороо болцсон байна. Энэ ангид бол ирэхэд бол надад залуу насаа би 11 жил анх томилогдож ирсэн. 11 жил тус ангид ажилласан. Ангийн захирагчаар болж ирээд хамгийн түрүүнд энэ жигсаал зогсож байгаа энэ залуучууд, энэ залуу офицерууд, энэ хүмүүс юу хүсэж мөрөөдгийг бол би өөрөө мэддэг. Энэ ангиа бол 10 хуруу шиг мэддэг байсан учраас ажиллахад маш сайхан байсан. Энэ дээр хамгийн гол нь залуучуудынхаа итгэхийг өргөнүүлж, энэ залуучуудыг зөв чиглүүлж, ингэж ур чадвартай ингэж болгохын төлөө хичээж ажилласан. Сургалт бэлтгэлийн төлөвлөгөө болон ангийн бүтэц оронтой зохион байгуулалтыг бол өөрчилсөн. Нэлээд хэд хэдэн юм хийсэн гэж боддог. Үүн дотроо бол оронтой бүтэцийг өөрчилж өгсөн. Нэгдүгээрт, хоёрдугаарт гэх юм бол тусгай хүчний сургалтын төвийг тухайн үед газрын дарга байсан бригадын генерал Инхбаатар генералын санаачлагаар тэрийг бол үүсгэн байгуулсан. Тэр Гардан тулаан гэж ярьж байна. Үнэхээр зэвсэгтгүүчэнд Гардан тулааны спортыг хөгжүүлэхийн төлөө миний бие 91 оноос хойш зүтгэсэн. Тухайн үед бол анх тэмцээн зохион байгуулад армийн авраг хийж яхад бусад анги салбаруудаа бас хичээлдэг мэрэгжлийн байгаагүй. Манай ангид Гардан тулааны багш уу тусгай бэлтгэлийн багш гэдэг оронтой ганцхан манай ангид байсан юм байгаа. Тэгээд энэ тэмцээнийг анх хийгээд хүмүүс алдар нийгэмлэг дээр орж ирээд инээдэг хошин сог үзэж байгаа юм шиг байдаг байсан. Өнөөдөр эргээд харахад өнгөрсөн жил 2025 оны армийн авраг шалгаруулах тэг 84 дугаар ангийн тэмцээнийг зохион байгуулахад 420 тамирчин оролцож байна. Тэгэхэд өнөөдөр зэвсэгтгүүчний Гардан тулааны спортын тамирчдын ур чадвар, бэлтгэлжилт, багш дасгалжуулагчны чадвар хэрхэн сайн сайжирсан, хэрхэн мэрэгжлийн болсон гэдэг нь бол харагдаж байгаа баг. Дээр нь энэ зэвсэгтгүүчэнд уралдаан тэмцээнүүдэд бол манай анги тухайн үед бол ангийн захирагч байхад ер нь үе сайн оролцдог байсан. Тэр дундаа энэ Гардан тулааны тэмцээнээр бол 10 жил тасралтгүй төрүүлээд энэ үр хадгалагдах цомын 3 жилээр явдаг. Энийг 3 таа ингээд хадгалаад ингээ байж байгаа маань өөрөө бас хоёргүй сэтгэлээр энэ Монголын зэвсэгтгүүчэнд тулааны спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэсэн хүний хувьд маш их баяртай байдаг. Шүхүр десантын анги гэдгээрээ 69 оноос хойш анх шүхрээр бууж эхэлсэн. Тийм учраас шүхүрчин дайчид гэдэг бол үргэлж амь нэгтэй үйл ажиллагаа явахад дандаа хамтаараа явдаг. Харьцангуй коллектив маш сайтай гэж би өөрөө үнэлж дүгнж явдаг. Яагаад гэвэл энэ шүхрийн спорт өөрөө асар их рисктэй, хамт олон бол нэгдэж юм хийдэг. Тийм учраас энэ нь бол нэгдүгээр онцлог. Хоёрдугаар тэгэхэд үнэхээр энэ түрүүний хэлж байгаа зөв л дөө. Үнэхээр нэг онцлог нь бол энэ тулааны спортоор ялгарч ингэж явдаг. Бусдаар бол бусад хангамж юм уу ийм гэсэн их
нэг онцлоод авах юм байхгүй. Шинэ зүүн рүү 1985 он Монгол улсын тусгай хүчний шинэ нэрэн эхэллээ. Энэ он жилүүдэд шүхрийн гих тодтголтой тэг 84-р тусгай үүргийн рот байснаа мэрэгжлийн бүтэцтэй анги болгон өргөжж зэвсэгт хүчний хамгийн өндөр бэлтгэлтэй нэгжийн донд орсон юм. Сайн шандын салхи, говийн халуун энэ бүгд тэг 84-р ангийн дайчдын хатуужлыг шалгагч байлаа. 1987 онд анги шинэ байрлалд Налайхын цэргийн бааз руу нүүж орчин үеийн сургуулийн орчныг бүрдүүлж эхэлсэн нь тус ангийн хөгжлийн шинэ шатны эхлэл болсон юм. Тэнд улсын хөндөд байрлах шинэ баазад шүхрийн сургалт, холбоо, хээрийн марш тактикийн бэлтгэл, тагнуулын дадлага, гардан тулааны сургалтыг цогц хөтөлбөр болгон хөгжүүлж эхэлжээ. Шинэ техник, шинэ сургалтын аргууд нэвтэрч Монголын тусгай хүчний орчин үеийн сургалтын систем бүрдэж эхэлсэн юм. Тэд зөвхөн шүхрийн буулт хийх биш, хээрийн нөхцөлд амьдрах, нууц ажиллагаа төлөвлөх, ямар ч цагийн байдалд үүрэг гүйцэтгэх чадвартай болсон. 1990 он улс орон шинэ эрэнд шилжив. Ардчлалын салхи хүлээж, батлан хамгаалах салбар шинэ үзэл баримтлалд шилжсэн энэ үед шүхрийн тэг 84-р анги ухраагүй, харин дасан зохицож чадсан. Энэ үеэс эхлэн тэг 84-р анги Монголын тусгай хүчний сургалтын голомт болон төлөвлөсөн юм. 1993 онд тус ангийн дайчид анх удаа аврах, эрен хаах ажиллагаанд оролцож, хангайн хүйтэн улс, халуун говийг туулан, мар зуулын онгоцны ослын эрэлд 160 км замыг 3 хоногийн дотор туулж, эх орончийн үүргээ нэр төртөө биелүүлсэн билээ. 1995 оны 7 дугаар сарын 18. Сэлэн аймгийн Алтан булаг сумын гүн нуур Монгол улсад анх удаа усны буулт хийгдэв. Тэр мөчөөс Монголын тусгай хүчний шүхэрчд ус, ой, шүн, уул гээд ямар ч орчинд үүрэг гүйцэтгэх чадвартай болжээ. 1996 оны 10 дугаар сарын 18-нд гүнтийн даваанд ой модны буулт анх удаа зохион байгуулагдав. Шүхрийн тэг 84-р анги инг жил агаараас газар, газраас ус, уснаас тэнгэрт үүрэг гүйцэтгэх чадвартай цэрэг болж төлөвшсөн юм. Харин 1990-ад оны сүүлээс Монгол улсын тусгай хүчин дэлхийн тавцанд хөл тавив. Олон улсын хамтын ажиллагаа. Энэ үг тэг 84-р ангийн түүхэнд шинээр бичигдсэн. Монголын цэрэг анх удаа Америк нэгдсэн улсын тусгай хүчний хамт Balance Magic мөн бусад хамтарсан сургуулиуд, Бельгийн Ванд улсын тусгай хүчинтэй хамтарсан сургууль, Солонгосын 707 тусгай хүчний ангитай хааны эрэлт, нүүдэлчин заан зэрэг хээрийн датлагад оролцсон. Эдгээр сургуулилт нь тэг 84-р ангийн түүхэнд Монголын цэрэг дэлхийн тэнгэрт хөл тавьсан он жилүүд болон үлдсэн юм. Харин 2003 онд Монгол улс анх удаа нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, Иракийн эрх чөлөө ажиллагаанд цэргийн баг илгээсэн нь дэлхийн цэрэг болох үндэс суурь болох мөч байв. Тэр цагаас хойш тэг 84-р ангийн дайчид Ирак, Афганистан, Сьерра-Леон, Косово, Төв Африкийн бүгд найрамдах Чад улс, Хойд Судан, Өмнөд Судан, Конго, Баруун Сахар зэрэг дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж, Монгол улсын нэрийг энхийн сахиулагчдын игнэнд мандуулсан. Тэдний мөр дэлхийн 9 цөлд, халуун ойд, нам гүм тосгонд үлдсэн. Монгол цэрэг дэлхийн энхийг сахиулагчдын дунд сахилга бат, хариуцлах, нөхөрлийн жишг болсоор байна. Энэ бол зөвхөн үүрэг бус Монголын тус хайр тогтнолыг дэлхийд таниулсан эх орончдын илэрхийлэл байлаа. 2002 онд тэг 84-р анги зэвсэгт хүчний шинжилгээний манлайд гарч тусгай томилолтын батальон бүтцтэй болж өргөжөв. 2005 онд анги түүхтэд 40 жилийн ойгоо өгтөн бүтээлч ажлууд, сургалт, дурсгалын бүтээн байгуулалтаар дүүрэн байсан. Энэ бол Монголын тусгай хүчний үндэс суурь болсон 40 жил. Шүхэрчдийн сэтгэл, итгэл, тэсврийн сорил болсон 40 жил байлаа. Тэд хээрийн салхинд өсч, дэлхийн тэнгэрт нисэж, эх орныхоо нэрийг мандуулсан. Тэр бүгдийн цаана нэг л үг үлдсэн. Тангараг. Тэд тэнгэрт өргсөн тангарага мартаагүй.
Энэ л тангараг тэднийг 40 жилийн турш урагшлуулж Монголын тусгай хүчний бахархлын их болсон юм. Анх ажил аваад яг 50 жилийн тохиож исэн. 50 жилийн арга хэмжээнд миний өмнөх цагч нар маань сайхан бэлдээд ерөнхийдөө тэмдэглэн өрүүлэхэд бэлэн болцсон байсан. За тэгээд яг авдаг жилийн 2-3 сарын дараа 50 жилийн хойг хийсэн. Тухайн 50 жилийн хойгоор манай анги манд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар цэргийн гавны одонгоо шагнажсэн юм сайхан түүхтэй байна. Ажиллаж хугацаанд бэлэн байдлыг шалгах жил бас манайх амжилттай бэлтгэж манай залуучууд тэргүүний ангийн болцлыг хангаж байлаа. Удаа дараа өмнөх манай ангийн цагч нар маань энэ 50 жилийн хугацаанд бас чамгүй болоудаа тэргүүний ангийн болцол хангасан байдаг. Байх хугацаанд бас би нэг удаа бас тэргүүний ангийн болцлыг хангаажсан. За ажиллаж байгаа хугацаанд манай залуучууд нь бас шүхүүрийнхаа тусгай үргийн буултаар 5 онгоц 16 цохоод залуучууд маань нийт 100 км/цаг хурдтай 150 м-ийн нам өндрийн буултыг амжилттай зохион байгуулж туршиж үзэж байлаа. Мөн Бүгднамд хятад улсын Бээжин хотод зохион байгуулагдсан чөлөөх дайны 70 жилийн цэргийн ёслолын парадыг бас мөн командалж анги байгууллагаасаа бас бүрэлдэхүүнээ авч оролцож байсан. Орос улсын бонусын Москвад зохион байгуулагдсан агуй их хорны дайны түүхт 70-75 жилийн цэргийн ёслолын жагсаалд Монгол улсад төлөөлөн залуучуудтайгаа бас оролцож алхаж явлаа. Би өөрийнхөө ангийг Монгол улсынхаа хүндхэн үеинд зэвсэгт хүчинд байх, хөгжлийн үеинд зүтгэх хүчинд байх, зэвсэгт хүчнийхээ тулах цэгийн тусгай хүчин байна гэж хардаг. За манай тусгай хүчин дотроо миний Тэг 84-р анги байна. Одоо зохицох зүрхэн байна гэж харж байгаамаа. За ажиллаж явах одоо 24 жилийн хугацаанд бол анги маань жилээс жилд одоо цэргийн сургалт бэлтгэл за техникийн бэлэн байдлыг одоо хангах тал төр засгаас одоо олон хөтөлбөр арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж явсан. За үүний нэг тод жишээ илэрлэл нь бол одоо тусгай томилтын хороо болгон өргөтгөн зохион байгуулж за дэлхийн олон улсын жишг төрсэн хувцас зэвсэг техник тусгай хэрэгслэр одоо хангах асуудлыг одоо эр шинжилэл хийсэн. За мөн одоо тусгай томилтын хороо болон өргөтгөн зохион байгуулж за бие бүрэлдэхүүн маань үндсэндээ олон улсын хамтарсан сургууль дадлагаар сургалт бэлтгэлээ чигдрүүлж олон улсын жишг төрсэн ийм боловсон хүчнийг бэлтгэх одоо энэ одоо алхмыг зэвсэгт хүчний жанжин штаб Батлан амлах яамны удирдлага үндэсний аюулгүйдлийн зөвлөөс одоо санаачлал хэрэгжүүлсэнд туйл их талархалтай байдаг. За тусгай томилтын хороо болгон өргөтгөн зохион байгуулад 18 жилийн дараа бид бүхэн одоо ой модны одоо модны буултыг одоо тусгай өргийн буултыг 18 жилийн дараа одоо бас дахин зохион байгуулсан. За энэ маань одоо байгаль цаг агаарын хүндрүүлсэн нөхцөлд за ой модонд одоо хүчтийг тусгай өргийн буулт хийдгээр маш их онцлогтой. За тэгээ 18 жилийн тасарсан буултыг бол одоо үндсэндээ дахин сэргээх Ахмад үеэсээ одоо бас нэг тухайн үед бууж исэн туршлагыг одоо авч энэ буултаа одоо үргэлжлүүлсэндээ бас миний хувьд их бархалтай байдаг. За энэ дээр ангийн удирдлагаас ахуулаад нийт албаагчид маань бүгд одоо энэ тусгай өргийн одоо ой модны буултыг хийсэн. За тэгээд энэ буултыг одоо маш их хүндрүүлсэн нөхцөлд өвлийн одоо 1 сард хийснээр их онцлогтой сайхан байдаг. Дүүлэхгүй. 2015 он түүхийн шинэ хуудас найглаа. Энэ ном бол зөвхөн ой тэмдэглэсэн жил биш. Шүхрийн Тэг 84-р тусгай томилтын батальоныг Монголын зэвсэгт хүчний түүхэнд алтан үсгээр бичсэн он жил байлаа. Тэр жил Тэг 84-р анги зэвсэгт хүчний болон ерөнхийлөгчийн нэрмжид марш тактикийн уралдаанд төрүүлж Монголын тусгай хүчний хүч чадлыг батлан харуулсан юм. Тэр мөчид салхинд намирсан ангийн дуг маршийн тоосонд бие бинийгээ дэмжсэн нөхөд тэдний нүдэнд нэг л зүйл тодхон байв. Бид чадна. Бид бол Шүхрийн Тэг 84. 2016 онд тэд дахин дөрүүлв. Энэ бол тохиолдол биш. Харин олон жилийн уйггүй бэлтгэл, хээрийн хүүтнийг ажирлгүй туулж, салхинд нүрээ төлсөн дайчдын хөдөлмөрийн үр дүн байлаа. Хамгийн хүчтэй, хамгийн тэсвэртэй, хамгийн сахилга баттай ийм нэр хүндтэй тодорхойлолт Шүхрийн
тэг 84-т олгогдсон нь санамсаргүй хэрэг биш юм. 21-р зууны Монгол цэрэг. Тэр дундаа Тэнгэрийн дайчид. Энэ бол тэг 84-р тусгай томилолтын хорооны өнөө цагийн дүр төрх. Цаг хугацаа өнгөрч, шин техник, шинэ үеийн залуусын зулбоолог алхаа ангийн хашааг дүүргэжээ. 2018 онд тэг 84-ийн дайчид дэлхийн хүчирхэг орнуудын цэргүүдтэй мөр зэрэгцсэн буусан. Америк нэгдсэн улсын армийн C-130 онгоцноос дэд ахлагч мөнх заяа, энгийн цолмын цэцэг нар 600 метрээс олон улсын хамтарсан сургуульд хурдан онгоцноос буусан байна. Энэ дүүхийн өмнөж анхдагчид олон байсан. Ахлагч Ханд Сүрэн Монголын шүхрийн анхны сургагчдын нэг, ахлагч Түмэн цэцэг, ахлагч Цацрал, ахлагч Айраа хүү нар 1998 оны 4-р сард хурдтай онгоцноос буусан анхны эмэгтэй шүхэрчид болсон билээ. Тэдний эхлүүлсэн замыг үргэлжлүүлэн хошууч Долгор Сүрэн төрлөх ангидаа 2013 оноос хойш 10 гаруй жил ажиллаж 2022 онд Монголын анхны эмэгтэй шүхрийн зааварлагч болж 2017 онд Энэтхэгийн нүүдэлчин заан сургалтанд ангийн анхны эмэгтэй цэргийн төлөөлөгчөөр оролцсон нь Монгол цэргийн нэрийг дэлхийд таниулсан бахархалт мөч байлаа. Эмэгтэй дайчид тэг 84-ийн нэгэн адил Тэнгэрийн салхи, газар дэлхийн сорилыг адилхан туулж хүч чадал, тэсвэр, оюун ухааны төвс хослол болсон. Өнөөдөр тус ангийн шүхрийн сургалт, хээрийн дадлага, олон улсын хамтын ажиллагаа дэлхийн стандартад хүрчээ. Энхийг сахиулах ажиллагаанд тэдний мөр дэлхийн 10 гаруй улсад үлдсэн. Афганы элсэн цөлд, Суданы халуун талд, баруун Сахарын салхинд Монголын шүхэрчдийн мөр, Монголын нэр, Монголын туг тэнд дэрвэж байлаа. 2021, 2022, 2023 онд тэг 84-р анги зэвсэг түвшний хэмжээнд зохион байгуулагдсан бүх уралдаанд дараалан тэргүүлж шилжин явах цомыг үүрт хадгалсан нь түүхэнд үлдэх гавьяа байлаа. Энэ бол бахархлын төгсгөл биш, уламжлалын үргэлжлэл. Альч загсагч адилхан бид томилтоор томилогдож ажилладаг. Бидний дээд шатны штабаас үүрэг чиглэл хангадаг. Энэ нь өөрөө тухайн үеийнхээ цаг үе нийгэм дагаад нөхцөл байдлаа шалтгаалаад бид нар төгсөн үүрэг даалгавар байдаг. Бид нар өнөөдөр хамгийн гол анхаарч ажиллаж байгаа нь бие бүрэлдэхүүний хандлагын асуудал байдаг. Өөртөө итгэлтэй байх. Дээр нь одоо зөв сайхан хандлагатай байх асуудал. Энэ өөрөө сүүлийн одоо дэвшилтэд технологиг эзэмших боломжийг бас нээж байгаа бас нэг хөшүүрэг юм. Миний одоо харж байгаагаар бол бид нар өнөөдөр хэд өндрийн буултын асуудал, тэр хэд өндөрт одоо бид нарыг буух боломжийг хангах тэр онгоцны асуудал, тэрний сургалт бэлтгэлийн асуудал байна. Тухайн албаа бид нар бас сайжруулах хэрэгтэй. Инженерийн ажлыг бид нар бас сайжруулах хэрэгтэй. Хэд өндрийн асуудлыг бид нар ярьж иж цаашдын хөгжил ярина гэж бодож байгаа. Яг тэгэхээр өнөөдөр тусгай хүчний бусад ангиуд бүгд шүхрээр буух тийм үүрэг зориултыг тавиад ирчихсэн. Тэгэхээр бид нар өнөөдөр хэд өндрийн буултынхаа асуудлыг маш сайн бэлдэж энэний талаар одоо тэрнжорын бэлтгэлийг сайжруулах, тэрнжороор сайжруулах ийм асуудлууд бол бидэнд тулж байгаа. Дээр нь бид нар Оросын холбооны улс магадгүй бусад улсад тагнуулын ахлагч нарыг бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Энийг үл бид нар бие бүлийн ангид ирээд жилийн хугацаанд харж байгаа үйл ажиллагаа байна гэж би харж авдаг. Цаашдаа бид нар бол хийх юм маш их байгаа. Гэхдээ өнөөдөр бол анги байгууллага маань маш сайн ажиллаж байгаа. Тавигдсан үүргийг биелүүлэн ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. За ингээд түүх 60 жилийнхаа хувьд тэмдэглэж байгаа зэвсэгчний тусгай хүчний цэргийн командлыг харьяа. Тэг 84-р тусгай хорооныхаа нийт хамт олонд мөн одоо чөлөөнд бэлтгэл чөлөөнд байгаа офицер ахлагч нар, ажилчин албаагч, одоо ажиллаж байгаа офицер ахлагч, ахлагч, ажилчин албаагч та бүхэндээ түүх 60 жилийнхаа баярын мэндийг тусгай хүчний цэргийн командлагчийн нэрийн өмнөөс болон хамт олонныхаа нэрийн өмнөөс та бүхэнд дэвшүүлж байна. Тусгай томилолтын батальон хороонд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа офицер ахлагч, албаагч та бүхэндээ зэвсэг хүчний тэг 84-р анги үүсэн байгуулагдсны түүхт 60 жилийн баярын мэнд хүргээд
цаашдын ажилд улам их өндөр амжилтыг хүсэн өрөөё. Төр цэргийн нэрт зүтгэлтэн төслөгч генерал Шаглын Жаданбын нэрэмжит цэргийн гавьяаны одонд зэвсэг хүчний тэг 84 дугаар тусгай томилтын хорооны маань түүхт 60 жилийн хойд тохиож байна. Алдар гавьяагаа зориулж өнөөгийн олд амжилтыг бий болгож цаашдаа маш сайхан ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн үе үеийн Ахмад дайчид, захирагч нар, одоо албаа хашиж буй офицер, ахлагч, ажилчийн албаа агч, гэрээд зэргүүд анги уулгадаа албан амжилтаа сайхан хагаад тушаал дэвшин өөр анги уулгаад дээжтний штаб ажилч нийт бүрэлдэхүүндээ ойн гал цогтой халуун мэндийг төвшүүлье. Та хүндээ эрүүл энх, саруу сайхныг хүсэж ажил олонд нь өндөр амжилт хүсье. Өнөөдрийн тэг 84 бол өчигдрийг дурсаж, өнөөдрийг төвлөршүүлж, маргаашийг бэлтгэж буй Тэнгэрийн дайчдын анги. Тэд өглөө бүрийн хүйтэн агаар, оройн харанхуй, шүхрийн дэлгэрдэх тэр мөч бүрийг эх орончийн зүрхээр угтдаг. Тэдний харцанд нэг л галасдаг. Тэр нь эх орончийн гал. Бид бол шүхрийн тэг 84. Тэнгэрт дангар хүргэж газар дээр ялалтаа тамгалсан дайчид. Энэ бол Монгол цэргийн бахархал. Энэ бол Тэнгэрийн уудмын тасралтгүй аялал юм.